CNBC-ийн мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Тэгэхээр бид студид хотын төвлөрлийг бууруулах бодлогын гол шийдэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийн ахиц нийслэлийн зүгээс хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд болоод дагуул хот төлөвлөлтийн талаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор Төгс Дэлгэртэй ярилцахаар студид урьж ирэлээд байна. Өглөөний мэнд хүргэе танд. За тэгэхээр юуны өмнө энэ асуултанд хүн болгон өөрийнхөө хариулах байхаа. Тэгэхээр би Улаанбаатар хотын архитектортой, ерөнхий архитектортой ярилцж байгаагийн хувьд энэ асуултыг хамгийн түрүүнд асуумаар санагдлаа. Тэгэхээр Улаанбаатар хотын өнөөгийн төлөвлөлтийг та яг юу гэж товчхон байдлаар тодорхойлох вэ? Яг одоогийн нөхцөл байдал гэж үү? Яг өнөөгийн нөхцөл байдал. Яг Улаанбаатар хот бусад Азийн орнуудтай одоо харьцуулах юм бол өмнөд Азийн орнуудтай харьцуулах юм бол социализм үеийн одоо төлөвлөлт маш ихээр шингэсэн. За одоо мэдээж зах зээлийн одоо энэ төлөвлөлт бас зах зээл шилжсэний дараагаар бол арчлах хөгжөөтэй. За хөнгөлөлт маш одоо эрчимтэйгээр үйлдвэрлэлт болон барилгын одоо салбар ингэж хөгжсөн ийм одоо төвлөрөл болсон хот гэж яг хардаг. Яг мэдээж тэр утгаараа тухайн үед анх л одоо юу гэдгийг 1950 оноос энэ ерөнхий төлөвлөгөө хийгээд явж хөгжүүлж байхдаа машин цэвэрлсэн гэхээсээ илүүтэйгээр одоо нийтийн тээвэр ахлах боломжтой ногоон байгууламж аягүй ихтэй аль болох нам давхрын одоо сууснуудыг төлөвлөсөн одоо 40-50 мянгат байна те бидний сайн мэдэх. Тэгэхээр ийм тийм төлөвтэйгээр бол төлөвлөж эхэлчихсэн байх нь яг одоогоор бол мэдээж төлөвлөл маш их тэгэр буюу одоо яг л хектароо баг тойроо гэдэг 80-аад орчимдоо яг одоо бидний сууж байгаа хэсэг ч гэсэн төлөвлөлийн хамгийн их одоо эрэлт хэрэгцээтэй хүн болгоны амьдрах гэж хүн болгоны нэрж үйлчлэгээ авдаг гэх юм уу тийм төлөвлөлттэй болоод эхэлчихсэн байх нь мөн эргээгээд одоо машин суурьтай ийм хот болж хөгжсөн байх нэ. Тэгэхээр одоо өнөөгийн энэ төлөвлөлт бол эдийн засгийн хувьд эдийн засгийн өсөлтийг дэмжиж гэнэ үү аль эсвэл эсрэгээр байна уу таны бодлоор? Яг өнөөгийн нөхцөл байдал бол мэдээж яг нөгөө бизнесийн зарчмаар одоо маркетинг зарчмаар ингээд ийм байдлаар явж байгаа. Тэгэхээр төлөвлөлт талаас бодлогын хувьд бол энийг саарамжуулах одоо бид бол зайлшгүй хэрэгтэй. За тэгээ мэдээж яг тэр утгаараа бид зөвхөн зах зээл одоо яг нөгөө хот гэдэг хот төлөвлөлт гэдэг чинь маш том эдийн засаг гэж юу н харж үздэг. Зөвхөн одоо архитектор гоорн за гэхээс илүүтэйгээр тэгвэл энэ маань өөрөө яагаад тэгвэл заавал одоо том офисуудын заавал тий баг төрөлд ирээд офисоо байруулах барих гэдэг ямар боломжийг бид тэнд олгоод байгаа. Өөр хаана олгох юм бол эдгээр одоо бизнес эрхлэгчид маань нүүх боломж байна гэдэг юм. Энэ сар төлөвлөгөөс харуулах уу гэх мэт байдлаар төлөвлөлтүүдийг бол хийгээд явж байгаа гэсэн үг. Хийхээр одоо зорихгүй бол нөгөө л нэг өнөөдрийн бидний яг энэ асуудал яг энэ нэг баг төрөлтөд л яригцаар байгаа тохиол. Одоо тэгвэл яг ямар тодорхой шийдлүүдийг ерөнхий архитекторын зүгээс хийж байгаа бол энэ дээр яг мэдээж тодорхой маш олон одоо арга хэмжээнүүд үзэж байгаа. Яг үзэл баримтлалын хувьд ямар чиг рүү явах гэж байна гэхээр сая би бас яг энэ тал төвлөрөл үүсээд байна гэж шүү дээ. Тэгвэл яагаад одоо юу гэдгийг толгойд амьдарч байгаа иргэд ч юм уу шархад амьдарч байгаа иргэд ишээ заавал зориод байна. Энд ирж яагаад ажиллаад байна гэдэг тэр дэд бүтцийн асуудал. Тийм дэд бүтцийн асуудал. За тэнд байгаа ажлын байрны нөхцөл байдлын асуудлууд гэдэг ингээ хараад үзэхээр яг олон улс ч гэсэн айгүй хэрэглэж байгаа 20 минутын хот гээд тухайн одоо амьдарч байгаа нөхцөл одоо амьдарч байгаа энэ суурьсан газартаа одоо ажлын байр болон босод нийгмийн үйлчлэгнүүдийг авах боломжийг бүрдүүлье гэд. Энэ бол одоо ер нь сүүлийн жилүүдэд даман ковид бас одоо ковидын дараа болж одоо маш олон хотод хэрэглээд амжилттай хэрэглэж явж байгаа одоо бодлогын одоо чиглэл гэсэн үг. Тэгэхээр яг тэр утгаараас Улаанбаатар хотод энийг хэрэгжүүлээд за яг дэд төвөд зөвхөн одоо энэ Сүхбаатар орчмын энэ Сүхбаатар дүүрэг орчин байгаа энэ төвлөрлийг саруулах биш өөр бусад одоо дэд бүтц тутмөдөл байгаа хэсгүүд дээр дэд бүтц тавих заавалмаар тэнд одоо ажлын байрыг нэмэгдүүлэх байдлаар дэд төвүүдийг бол хөгжүүлээд ингээ явж байна. Яг мэдээж энэ ажлаас сүүлийн хэдхэн жил бол хийгдээгүй. Азийн хөгжлийн банкнаас сүүлийн 10-аад жил одоо 6 дэд төвийг одоо хотод Улаанбаатар хотод хөгжүүлнэ. Эдгээр дээр одоо түшиглэж гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийнэ. Тэнд очиж төвлөрлийг одоо ажлын байрыг бий болгоно гэдэг төсөл хөтөлбөрүүд бол хэрэгжижсэн. За мэдээж амжилттай явж байгаа хэсгүүд бий. Энэ дээр яг гол нөгөө тухайн дэд төвүүд юу гэсэн бэхээр суурь дэд бүтцүүдийг бол нэлээд сайн хийсэн. Нэлээд сайн хийсэн. Одоо харин одоо нийслэлэл яг үүргээ хүлээх цаг буюу газраар чөлөөлөөд барилгажуулахын үйл явцтай явж байгаа гэсэн үг гэсэн. Яг нь одоо барилгаачлалт яриад төвлөрөл яриад ирэхээр мэдээж одоо хотын стандарт яриад ирэхээр бид нар одоо газар олголттой холбоотой асуудлуудтай нэлээд тулгардаг байх тийм. Тэгэхээр энэ чиглэлээр хийгдэж байгаа эргцүүн болоод одоо бодит шийдлүүд нь яг юу байгаа бол ер нь яг нөгөө босод ингээд орнуудтай харьцуулаад үзэхээр Улаанбаатар хотын яг нэг газар олголт яг нэг Казахстан
ч юм уу нэг ганц хоёр бас орнуудад төстэй байгаад байгаа. Маш жижигхэн хэмжээгээр иргэдтэй газар үнэг олгосон тийм үү. Энэ тэгтээ маш замбраагүй ямар нэгэн төлөвлөлтгүй буюу наацхийн дэд бүтцэлхтэй хатуу бүтцтэй дэд одоо зам ч юм уу эсвэл одоо дулаан бохрын асуудлыг шийдэж өгөөгүйгээр зам одоо газар олгосон өнөөгийн яг бидний тулгараад байгаа асуудлууд бол маш ихээр үүссэн. Гэхдээ нийслэл дээр сүүлийн одоо 2 жил нийслэлийн газар зохион байгуулалтын аль бий байдаг тийм. Одоо өдөө хүртэл газар олгож ирсэн энэ том бүтцтэй байгууллага маань бүтцийн маш цомхотгсон буюу эсрэгээр өөрчлөлт газар чөлөөлөх гэж бүхэл бүтэн 2 хэлс нэмсэн. Нийт 3 хэлстэй болж ажиллаж байгаа гэсэн бараг 60-90 хүн буюу одоо нөгөө нийт бүтцийнх нь 50-аас дээш хувийн зөвхөн энэ газар чөлөөлөх одоо гэсэн ажил руу ингээд шамдаж ороод газрыг бол эрчимтэй чөлөөлөө явж байна. Яг уу урд хоочод байгаагүйгээрээс газар чөлөөлтийн ажлууд амжилттай явж байгааг бас ирээд сайн харж байгаа бох тий. Сэлбэтэд үг гэтэл 2000-ад нэг талбарыг сүүлийн 1 жил гаранд л одоо чөлөөлөд тусчлаа шүү дээ тий. Бид гэтэл 2013 оноос хойш одоо явуулж байсан зарим нэг дахин төлөлтийн одоо ажлуудыг харахаар 10 жил нэг 10 га газартаа л ноцолж байгаа ч юм уу нэг ийм одоо жишүүд бас байна. Тэгэхээр мэдээж сүүлийн жилүүдэд бол ирээд ч бас энэ дээр бас нөгөө уялдаа холбоотой аягүй сайн ажиллаж байгаа учраас бас нийлж гисэндээ тэ энэ чөлөөлтийн ажлууд ерөөсөө номер 1 бидний хамгийн ажил юм аа. Хаан жил зам тавих гэсэн дэд бүт тавих гэсэн энэ газрыг чөлөөлөх асуудал. Тэгээ тэр дотроо газрыг бас чөлөөлөх гэхээс илүү тэр иргэдтэйгээ зөвшөлдсөж одоо дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцох гэх байдлаар үеийн хатан хэрэгжүүлж байгаанаас энэ ажлаас акцтай байгаа их болов. Дараагийн одоо хот төлөвлөлтөд чухал нөлөөлдөг зүйл бол яалтчгүй дид бүтцээдэг тийм. Тэгэхээр одоогийн дид бүтэц одоо энэ хотын хэд төвлөрөл гэж хэлэх юм уу те төвлөрөл гэхэд одоо бас хэрэг багтах. Тэгэхээр энэ хэд төвлөрлийг багасгахад ямар одоо өөр өөрөөлтөй оролцож байгаа бол яг дид бүтэц талын юм ингээд зураглаад харахаар яагаад бидгэд өнөөдөр яг ингээд төвлөрөөд байгаа гэдэг уусаа харагдаж байгаа. Тэр нь яг нөгөө мэдээж яг ийм хүйтэн урамсгалтай Европын болон тийм улс орнуудыг харахаар бидгэд яг ийм нөгөө төвлөрсөн дулааны системд холбогдсон байдаг тийм. Яг л бидний мэд нөгөө дулааны цэглэг станц 1 2 тэгэл нэг амгалангийн өртөө гэдэг ч юм уу. Гэтэл энээс гарах энийг одоо юу гэдгийг хэсэгчлсэн байдлаар шийдэх, даасан байдлаар шийдэх тэгжээж нөгөө одоо юу гэдгийг ямагт байгаа оршин суугчд тэр дулааны их усрээсээ одоо дулаанаа аваад ирчим хүч аваа шийдэх юм. Тэр чиглэл рүү бол маш ихээр явж байгаа. 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд бол бид нийт 16-г одоо төлөвлөж ийж ер нь хот маань энэ төвлөрсөн энэ одоо юу гэдгийг хэд хараат энэ орчин хүчний байдлаас сална гэж ингэж харж байгаа. Эхний ээлжинд нийслэлийг хөгжүүлэх 16 мега төслийн хүрээнд 9 байршил дээр хийх гээд бас явж байна. За энийг гэхдээ зөвхөн төсвөр бас хийх биш, хувийн хвшлэлтэй хамтарч хийх боломжуудыг маш ихээр илэрхийлж байгаа. Хувийн хвшлүүд ч гэсэнд энэ дээр бас орж ирээгээ сонирхлоо илэрхийлж байгаа ганц хоёр төслүүд байгаа. Тэгэхээр энэ маань ингээд нөгөө нэг хэтэрхий нөгөө юу гэдгийг нэг зүйлээс хэд хамаатай болчхоор өнөөдрийн бидний яг энэ төвлөрлийн асуудал яг л нөгөө өндөр барилгууд чинь яг эндээ л таарал яг ингээд бүтц байгаа газруудад л одоо баригдаад байгаа юм асуудал үүсэж байгаа. Тэгэхээр яг хэсэгдсэн байдлаар бие даасан байдлаар шийдэх энэ арга зам руу орж байгаа. Би саяас 20 минутын хот гэдээ хэллээ шүү дээ. Хүртээмжтэй хот болох хэрэгтэй мэн л та хүн болгонд одоо иргэн болгонд зарим хотууд бол Америкийн Портленд хот жишээ нь иргэдийнхээ 90% 20 минутын хотод амьдруулъя гэдэг зорилт тавьсан байна. Яг тэр шиг Улаанбаатар хот ингээд зорилт тавиад үзэхээр юу нь хүртээмжтэй болох гэдэг асуудал яригдахаар бусад Лондон, Парис ч юм уу хотуудтай харьцуулахаар ганц юм маш өөр байгаа. Энэ яг дид бүтц. Өөр яг бусад улс орнтой дид бүтц нь хүртээмжгүй буюу те хүртээмжтэй болох зорилт тавиад ажиллаж байгаа. Одоос тийм их биш. Тэгэхээр бид хэд бол энэ дээр бол ерөөсөө номер 1 анхаарад одоо үзэгчдээс маш сайн мэдж байгаа. Те дулааны цахилгаан станц 5 гэдэг том төслийг бас төр хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар зөвхөн төсвийн хамааралтайгаар биш ингээд эхлүүлээ явж гин гэх мэт. Одоо эрчим хүчээр яг бид нөгөө жинхэнэ реформ гэдэг хийж иж хот маань хөгжих юм байна, улс маань хөгжих юм байна гэж харж байна. Тэгэхээр би танаас сүүлийн асуултыг асууя. Цаг маань бага уулзсан байна. Тийм учраас та бас товчхон хариулж өгөхийг бодоорой. Ерөнхийдөө бол энэ Улаанбаатар хотын иргэдэд одоо энэ яг одоогийн ерөнхий архитектор маань хийж байгаа ажлын үр дүн яг хэдийгээр хурж эхлэх бол хүлээлт тавьбал бид нар одоо хэдэн оноос ингээд яг одоо биелэлээ олцсон бид нар бас одоо бас ингээд төвлөрлийг сааруулж чадсан ч юм уу тий арай өөр төлөвлөлттэй хотод ингээд амьдрах боломжтой бол. Яг хот төлөвлөлтийн энэ мэрэгжил өөр нэг онцлог нь үр дүн нь яг тэр доороо гарчдаггүй гэх юм уу тий одоо эмч бол магадгүй эмчлээд маргааш нь сайн болчлаа гэд харагдах бах. Хот төлөвлөлтөд бүтцтэй холбоотой энэ чиглэлээс 30 40 жил гэж ярина.
бид хэд сүүлийн 30 40 жил яг саяны хэлээд байгаа нөгөө хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх үдэд бүтцийнхаа энэ том асуудалтай шигтэйг учраас өнөөдрийн асуудал ингээ урагшаад тэр нөгөө асуудлын гол уршиг нь дахиад 30 40 жилийн дараа л бидэд гарч ирж байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан уул нь бид яг энэ зөв алхмуудаа аваа явуучих юм бол дахиад нэг 30 40 жилийн дараа шал өөр болоод явчих байгаа. Мэдээж жижиг өөрчлөлтүүдийг бол тий одоо софт одоо жижигхэн хөнгөн тийм одоо дэд бодисын өөрчлөлтүүдийг бол бидэд маш их хийх гэж хичээж байна. Тэнээр бол иргэн болгоно миний хамгийн сайн хүрээсэй гэж миний босч байгаа нь алхахад ээлтэл хот болгомоор байна. Амаргүй ажил гэхдээ өмнө нь тийм байгаа учраас тэр ойлголт руу авч байгаа учраас гэхдээ одоо нийслэлийн бүх удирдлагууд л ерөөсөө л ягуун зам юм байна, дугуун зам юм байна. Бид бол одоо хотыг илүү юм актив хот болгох хэрэгтэй юм байна. Дэлхийн нийтээрээ ч гэсэн мобилитийн энэ рүүгээ шилжиж байгаа юм байна. Хүн болгон ярваагаад машин унахаа болжчтэй дугуйтай ундаг одоо ийм орчин бий болгоё гэдэг мэдээч ягуун замуудыг за тэгээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр бол ажиллаж байна. Яагаад тэгэхээр иргэдийн санал бас яг энэ дээр тулгараад байгаа. Тэгэхээр бас энийг сонсоод тэгээд энэ ажлууд маань бас нэг 30 жилийн дараа биш ч гэсэндээ нэг 2 жилийн дараа л өрөөгөөж өгөөд багаар ингээд сайжраа явж байгаа. Хүмүүс бас чулуун зам гэдэг нэлийн шүмжилсэн баг. Гэхдээ бас айгүй эрэг одоо юу гэдгийг өгж байгаа иргэд байна. Эрэг сэтгэлүүд өгж байгаа тийм. За тэгэхээр таны ажилд амжилт хүсье. Тэгээд сүүлийн асуултыг би асууя. Та хот төлөвлөлтөн дээр одоо change maker гэж хэнийг хэлэх вэ? Хэнийг байгаасаа гэж бодож байна? Ямар алхмуудыг хийгээсэй гэж бодож. За айгүй гоё асуулт байна. Яа тэгэхээр манай одоо би яг нөгөө хот болгоны хөгжиж ирсэн түүхч гэдэг юм ингээ харахаар change maker нь одоо хизээч би биш байгаа байхгүй ерөнхий актер ч юм эсвэл тэр одоо юу гэдгийг нутгийн захиргааны ордон дээр сууж байгаа ажилчид биш байгаа. Энэ ерөөсөө л та бид бүгд одоо яг иргэд байгаа. Улаанбаатар хотын бүх иргэд бүх иргэдтэй иргэдтэй бүр яг бүх иргэд буюу зөвхөн одоо эдгээр насны залуучууд гэхээс илүүтэйгээр өгш настай имижтэр хүүхэдчтэр та ямар орчинд амьдрмаар байгаа юу өөрчлөлмөр байна гэдгээ одоо харамсалтай нь өнөөдөр нөгөө засаглалын нөхцөл байдлыг олон жил өөрчлөгдөөгүй хорооны засаг дарга гэдэг нэг эрх мэдлгүүнд очиж суугаад байдаг. Та хагчны хаалганд тогшоод надад ийм асуудал байна. Энэ замыг мань засаад өгөөч, энийг мань сайжруулад өгөөч гэж мянга хэлээд төсвийн ямар нэг эрх мэдлэг байгаа учраас ингээд энэ асуудал маань ингээд улам нөгөө иргэн маань төрөөсө холдоод байна л да шийдвэр гаргах штат хэтрэг холдоод байна. Тэний ганц юу гэдгийг ерөнхий архитектор очиж шийдвэрлэх хэрэгтэй юм шиг. Гэтэл засаг дарга ерөнхий архитектор 1 сая гаруй хүний одоо асуудлыг тэр ганц сонсоод шийдэх хэмжээний одоо нөгөө физиологийн нас ч хүрэхгүй тий цаг ч хүрэхгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг баг нэгжээс ахгуулаад битгэд бас засаглал дээр шинжилэлт хиймээр байгаа. Тэгээд тэр төлөлийн шинжилтүүд бас хийж байгаа. Өмнөх жил битгэд нэг нийт бүх хорооны засаг дарга 50 сая төгрөг тавиад үзлээ. 50 сая тогтчлтын та юу ч байсан хамаагүй хашаа хорооч нөрцөн бол энийг ингээд сайжруулаа. Тэрийг иргэдийнхаа нөгөө саналыг авж байгаа тэднийг сонсож байгаа хийгээл ах юм бол жинхэнэ change гэдэг чинь тэндээс гарч ирнэ гэж хэлээ. За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За тэгэхээр CNBC мэдээллийн хөтөлбөр өнөөдөр зочны цагаараа Улаанбаатар хотын ерөнхий архитектор Төвс Дэлгэртэй Улаанбаатар хотын өнөөдөр болоод ирээдүйн талаар ярилцлаа.